Нэг юм харахны тойрог гэдэг байхгүй. Тэрнээс л гарч идэх. Тэр тойрог ер нь хэр том Маш том шүү дээ. Хар тамхичд болохоор сонин амар сонин. Өөрөө хохирцсон. Бас өөрийгөө эрүүл мэндээр нь хохирооцсон. Тэгээ яал авцсан. Би өөрийгөө дамжуулж байгаа юм бол гоё сайхан байх мөчүүдээ бүгдийг алдсан. Муухай юм арс, харах ёсгүй юм арс. За хард эмхний хохирогчд контент маань дараагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарт рэпер Гүнсор. За Гүнсор маань өөрийнхөө талаар нэг жоохон танилцуулж өгч. Артист тэгээд одоо баг 4 жил артист гэж байна. Яг дуулаад ч дебют хийгээд тэг өмнө нь бол продюсерээс бит хийдэг байсан. Гангаан навчин дархан байр. Дархан баяраа. Тий, дархан байр. Tämsonning kontortanner så jag som sammen oss bara en vision. High Rex står och bitch I'm geeking feel like young dog to down slick. Gonna change my nigga. I just my best got married nigga. I am fake young nigga. Got up sin. Man the burn baby ass sipping on Irish bitch. Man the hook jam mellan dollar jag don't nanny. Kind of minute back. Had a minute back. Had a minute back. Гүнсор гэдэг чинь артист нэр тий. Тий. Яагаад Гүнсор гэдэг нэрийг өгв? Маа энийг би гэхдээ олон удаа ярьсан. Гэхдээ энэ юу гэдэг юм? Би нөгөө шоронд байхдаа маа найз энэ дэр Тунсор гэдэг шүүсэд байсан. Тунсор гэдэг нь болохоор одоо лалын шашны ном байдаг. Тунсор гэдэг. За. Тэрнийх нь гол дүр нь Тунсор гэдэг нэртэй хүн байсан. Тэнгүүтээ битээр хамт дандаа ингэ ном уншдаг, хамт дандаа байдаг байсан болохоор тэгээд шонгоос гарч ирэхэд нь бид цомгоо хийсэн байсан байхгүй. Өмнөх нэр маань Диган гэж байсан. За. Тэрнгээр хийдэг байсан чинь за чи эрэнгүүтээ андаа би чамд ингээд гоё нэр өгье. Ямар нэр Гүнсор юм бэ? Утга нь болохоор зарим хүмүүс болохоор нөгөө Гүнсор болохоор ингээл или балаа нөгөө утга нь болохоор Гүнсор шүү дээ. Яг юм гүн сор юмны сор байсан гэсэн. Хамгийн сорн гэсэн. Ер нь бол тэгж болж байгаа юм. Гүн сорох биш тий. Уун гүн сорох биш. Тий. Яг юмны одоо хамгийн тий. чамин сорно. Тий. Хамгийн гоё сорн гэсэн. Зөв. Шоронд гэдэг чинь мансууруулах бодисоор тий. тий. Мансууруулах бодистой ер нь хизээ танилцсан. Дээр үед ер нь өсвөр наасандаа. Нэг 16 7 16 7 наснаа л. Яагаад ер нь залуучууд ингээд 16 7 насны залуучууд энэ зүйл рүү ингээд тушуураад байна. Тушуураад ч байх тий. Тушуураад энийг ярих юм бол аюу хүн юм яа л та. Тэнгүүтээ энэ чи би бол сүүл бодохдоо ингэж бодсон. Нөгөө нэг найзууд ингээл би нэг уруу татдаг матдаг гэж байна шүү дээ. Надад бол тийг санагддаг ерөөс. Одоо манай ээж аав гэх чинь л би чи дундын амьдралтай хөгдөж шүү дээ. Манай ээж аав гэх чинь л өдөр болгон ажилтаа байн ажиллаж шít надны сургалтын төлбөрийг өгнө бүх юм хийн. Тэнгүүт бид нар болохоор яа гэхээр бидэрт ямар ч хүмүүжил байхгүй. Бид нар яг таг гудамжинд байж байгаа шүү дээ. Ээж аав маань орой ажилтаа өдөр болгон. Тэнгүүтээ манай аав шиг байхыг би юус харж байгаа. Яагаад гэх юм бол тэр хүнтэй би гэртээ нэг тарахгүй унтахтаа л тар. Тэнгүүтээ тэр хүүхдүүд яагаад тийм сонирхолтой гэдэг нь яг үнтэй холбоотой. Өвлжингөө утаан дунд ээж аав маань ажиллаж байна. Тэнгүүтээ би болохоор сурдаг нэртэй. Тэгээд очино. Тэгээд багш маань бас цалин багтай уурлна. Хүүхдүүдэд загна. Ингээд муу сурдаг хүүхдүүдийг амар олон хүүхдүүдийн ажил шууд загна. Чи муу сурдаг. Бүх шоол. Тэнгүүтээ тэр хүүхд чинь яах гэртээ орно. Ээж аав нь байхгүй. Гудамжинд гарна. Байрны ах нартай энэ хідэн гарууд байна. Тэр хідэн чи хэдний шивнэ. Чи гоё шүү. Чи ийм шүү. Чи гоё. Тэнгүүтээ гоё хүндүргээл явна шүү. Тэнгүүтээ яг иймтэй танилцж эхэлнэ. Багаас. Тэнгүүтээ тэрийг татахаар гоё болчтой. Шал өөр болчтой. Хин чирэггүй болдог. Тэгэл яг энэ бүхний эхлэл яг энэ эцэг эхийн хараа хяналт ер нь өөрөө олж авсан
одоо нөгөө нэг эцэг эхийн хүмүүжил бас өөрөө олж авч байгаа хүмүүжил гэдэг шүү дээ. Тэгтээ манай эцэг их маань хараа хот төвжрээгүй ч юм уу те ажил сайн цалинтай хүүхдэд анхаарал тавьдаг байсан бол тийм байх магадгүй өөр те. шал өөр. Би яах гэж годомжинд гарах юм бэ? Тэрний оронд өөр юм их хэрэгтэй шүү дээ. Манай жишээлбэл эцэг их маань би хийл тогломоор хам маань хийл нөхч юм. Би гэртээ хийлээ тоглож. Сургалтын суунд бүх юм нээлттэй байгаа. Тэгэхээр чинь шал өөр бас тийм үү. Тэрнээс бол яг жаа хөвгт буруу гэж болохгүй. Яагаад ороод байна гэдэг нь бүх юм шалтгаан байна. Ер нь бол тий гол яг өсвөр насны хүмүүсийн гол Яг шалтгаан суурн бол шүү дээ. Тэнгүүтээ бид хинч наашаа гэхгүй шүү дээ. Тэнгүүтээ Улаанбаатар бүх айл баян айл биш шүү дээ. Гайгүй айл биш. тий. Тэр зөвхөн баян айлын хүмүүс хэрэгэлдэг. Одоо ингээд баян айл гэж ярихад шал тийм бас олсгүй. Тий. Тэгээ гайгүй амьдралтай ээж ам гайгүй хүмүүс тийм биш. Ихвчлэн баг 170% дундаж амьдралтай шүү дээ. Тийм хүмүүс эцэг их байн ажил хийж байгаа чинь тийм хүмүүс годомжинд гарахгүй байх. Нийгмийн ор усгай байдлаас нөлөөлж лээ тий. Маш нөлөөд. Анх юу хэрэгжилж вэ? Өвс. Тийм. Суурин өвслээ тий. Угаасаа суурин өвс. Тэндээс бүх юм хэл. Цаашлуулаад ер нь аль хүртэл юу? Тэг байгаа бүх юм л хэрэглэх шүү дээ. Олдцор нь ил бүг үү? Илбүү. Тий. Нийлбэх шүү дээ. Аим шүү дээ. Юу вэ? Ярэл дэнд байна. Тэр чинь хамгийн гол нь үнгүүч болддог юм байхгүй юм л. Заваа. Тийм үү. Тэр амьдралд орох юм бол хаа бүх юм үнгүү. Шоронд хэр хугацааны ял идлээ? Жил 1 сар. Жил 1 сар суусаа. Зүүн шоронд. Зүүн харагийн шоронд. Тэнд ер нь жоохон ямар байна? Нэг юм муухай. Ээж байгаа нь аркны араас харах бас муухай. Заа. Муухай сэтгэл үү. Тэр юугаар охирч онмох. Би чинь тухайн үед 19 настай хүүхэд байсан шүү дээ. Залуу нас би чинь их сургууль сурах хэрэгтэй хүүхэд шүү дээ. Би бүр сургуулаа хаяад шоронд орсон хүүхэд шүү дээ. Бүх юм муухай. Нэг сэрхэд нүүрэн дээр шивээс хөгжим хийсэн гингүүд хүмүүстэй. Тэгэл надад бол айгүй муухай санагц. Гараад хийх юу ч байхгүй. Ахаа сургууль юу ч шоронд орсон нүүрэн дээр шивээс. Нийгэм нааг л амар муухай болж ирсэн. Шоронд орохоос өмнө уран бүтээл гаргасан тийм үстэй хөгжим мэдсэн. Дандаа тодорхой хөгжим мэддэг. Тодорхой хүмүүс мэддэг тий. За шоронд суучаад гараад ирсний дараагаар нийгэм одоо жишээ ингээд одоо нийгэм хүлээж авах хэцүү муухай гэж хэлбэртлээ. Ер нь тийм одоо бүүлиж гэх юм уу тий. Нийгмийн дарамт хэрэг. нийгмийн дарамт гэж байхгүй ш нав шоронд суусах юм мэдгүй хинч мэдгүй юм чи. Гэхдээ би өөрийгөө дарамтлж байгаа юм бол. Гэр бүл дарамтлаа. Энэ ингээд шоронд суудсан. Одоо ингээд байхгүй болчихлоо. Тэнгүүтээ би хөгжим хийсэн мөртлөө ямар ч мөнгө олохгүй яваад гэртээ ингээл байгаад идэв. Хөгжим игэлээдэг гэхдээ дандаа өдөр болно. Тэгвэл тэр чинь яг дарамт. Одоо хамгийн дуртай зүйл хөгжим хийх үү? Уран бүтээл хийх тий. Уран бүтээл. Одоо тэгээд ер нь хүмүүс бол ер нь хийж чаддаг юм аа л гэсэн. Сая нэг цомгны талаар хальтэрж ирсэн. Одоо цомог гарах гэж байна тий. Ямар цомог гарсан? Хийдэг юм аа л тэгэл гарна та. Тэгээ би энэ цомгоо найзтай зориулж байгаа. Манай надад нэр өгсөн найз маань одоо 18 жил шоронд байгаа. Тий. Тэгээ Тунсор гэдэг нэртэй цомог. Тунсор гэдэг нэртэй цомог. Хэддэг цомог? Одоо ингээд дөрөвдөх нь яг тэгээ өмнөх нь надад микстейп л тий. Одоо яг миний official яг гаргаж байгаа. Соло хийж байгаа тий. За мансууруулах бодисноос ер нь хол байх, эсвэл хол байж чадахгүй байх. Хоёрын дунд ямар ялгаа байна? Би бол ингэж боддیں۔ Жишээлбэл хүн ямар ч ард амхинд орсон, одоо гар хөлөд хариулсан ч юм уу, заван амьд орсон хүн бол гарах шалтгаан хэрэгтэй. Нэгт надад шалтгаан байсан. Би гэр бүл өөрийнхөө ирээдүйг бодож бүх юм авсан. Энэ шалтгаан шүү дээ. Тэнгүүтээ ямар ч эмч, ямар ч шоронд орсон буцаал ахааш. Хамгийн гол нь тэр хүнд гармаар авах шалтгаан хэрэгтэй. Ямар шалтгаан байж бол. Ээжгээ боддог ч юм, өөрийгөө боддог ч юм, дүүгээ боддог ч юм. Тэгчиж яг тэрэн дээр дөрвөлж ил гарна. Тэрнээс бол нэг юм харахны тойрог гэдэг байхгүй. Тэрнээс л гарч чаддаг. Тэр тойрог ер нь хэр том? Маш том шүү дээ. Амар том. Чи ер нь яг төсөөлвөл за 10 хүний. За ингээд нэг хоёулаа ингээд нэг хоёулаа нийлээд нэг 10 хүн сууж илээ гэхэд. Хитэн. Энгийн 10 нь Өө зүгээр яг ингээд
Янз бүрийн 10 сууж яг хэдэн тойрог дотор байна. 4-5 наа шүү дээ 50 50 40 50. Одоо зүгээр ингээд ажиллаа хийдэг хүн хүртэл тэгэл байж л. ер нь донтогч гэж болох уу те. Донтогч гэдэг чинь шал өөр хүн л да. Хэрэглэгч гэж асаа шүү. Тэгээ хэрэглээгээ ингээд зүгээр ахтаа ингээд ингэждэг бас мөс донтолт биш. Донтоогүй тэгсэн мөртлөө ингээд Ингээд олдвол хэрэгжилчин. тий. Одоо бүр ингээд амар ингээд хэрэглээл бүр ингээд одоо донтооч гэдэг юм уу одоо мэдээж одоо хэрэг төвөгт орооцолдох хүртлээ ингээд хэрэгжилж ийсэн. За өнөөдрийн амьдрал хоёрын хооронд мэдээж хасар том ялгаа байгаа ах тий. Одоо ингээд сая чиний зүгээр ингээд нэг ганц хоёр үгийг сонсоход ингээд зориг одоо шалтгаан хэрэгтэй гэж хэлж байна. Чиний хувьд хамгийн том шалтгаан мэдээж одоо гэр бүлийн ээж байсан юм шиг байна тий. Тийм нэгт гэр бүл маань байсан. Оролцсон шалтгаан гэр бүл маань байсан. Тэгээд юу байсан? Би хамгийн гол шалтгаан би өөрөө байна шүү. Би одоо ингэ баян анги яваад байгаа юм уу эсвэл нэг юм юм. Би ч бас айгүй олон дүүнэрт. Төрсөн дүүнэрт. Тэгэхээр үлгэр дуурайл болох шаардлагагүй сайд тий. Тийм. Тэгмээ яг араас нь тэгэх гээд байгаа юм шүү. Тэгэхээр чинь өөр бас гоё байж үзүүлэх хэрэгтэй байна. Нэг шалтгаан баа шүү. Одоо тэгээд чамайг өнөөдрийн гүн сур болцсон ингэ явж хахад найз нөхөд ч гэдэм үү гэр бүлийнхэн хөрөөлөл чинь ер нь яаж хүлээж авах вэ? Стил нөгөө нэг одоо мансурагч гэдгээр нь хүлээж авах уу эсвэл улам илүү одоо мэдээж одоо дэмжил одоо мундаг сайн байна л гэх л та. Гэхдээ тэр хүмүүсийн цаа бодолт нь нэг тийм айц шиг юм уу тийм байдаг шүү. Хүмүүс айц зоо шүү. Хүмүүс тэгээд тойрог гэж юм баа шүү дээ. Нөгөө нэг юм татдаг байсан, нөгөө нэг яадаг байсан хүмүүс чинь гараал ирсэн. Хүрээлэл тий. Чинглээд иглээ. Их найзлах гал, буцаад татах гал. Өөрийгөө авч үлдэхэд яг одоо хувь хүн талаас бие хүн талаас юу хэрэгтэй? Өөрөө л хэрэгтэй шүү дээ. Өөр хин ч хэрэггүй. Ер нь хэрвээ ингээд би бол гэхдээ яг донтогч бол байгаа. Бас бодохоор байсан ч юм шиг. Гэхдээ донтогч би байгаа. Тэгэхээр юу хэрэгтэй юм бэлээ? Миний бодлоор хүн хэлхээсээ өмнө өөртөө л яг тэмцсэн дээр юм бэл. Жишээл одоо бид чинь хамгийн гол нь танд юм хэлэхэд бол үнэн хэлж чаддгүй шүү дээ. Одоо бид рүү ирэх чинь танаа явах гэсэн байна. Яа гэх юм бид чи жоохон багаас нь байг бойл бүх юм загнад 20 тэг жинх ёстой. Тэгвэл хүнд үнэн хэлж чадах биш айцтай болчтой юм бэл. Одоо энэ сэтгэл зүй төр атсан ч гэсэн үнэн хэлж чадахгүй. Тэгвэл нэг наагур цаагур юм яг дотор юм аялж чаддаг. Нэг арга цаасан маягтай л ингэ байж. Тэгээд тийм нэг муухай юм тэр ч бод өвчтэй травматай. Тийм травма. Хүнд ингэж үнэн хэлж чадахгүй. Миний өдөөс эцэл шарангуйтай. Тэгвэл дандаа маск зүгээд байгаа. Миний анзаарсан юм болохоор зүг яг үнэн хэлсэн л тэр юм л. Гэтэ үнэн хэлж байгаа яг найз юм уу, ээж ч юм уу. Ээж ч бас ойлгохгүй ч магадгүй шүү дээ. Найз бас ойлгохгүй ч магадгүй. Тэрний өмнө яг өөртөө альцсан тэр юм л. Өөртөө ингэ ярьсан. Тэнгүүтээ ээж чинь сонсонгуудаа энэ хүүхэд маань сурагч болчихсон баларч гэх юм бол яг л тэлхий балаа болно бол. Яг л тийм болоод байгаа юм шиг санагддаг сүлдээ. Одоо ингээд 5 хүний 4 нь чи арх чин чи тамхи чин гэсээр хагаад тийм болгочдөг болохоор айгүй аюултай. Тэгэхээр нэрөө чи болох одоо ингээд хүн хүүхэд болохоо байгаад ингээд за би юу нь болохоо байж байгаа юм биш үү гэдэг хүнд хэлэхээс илүү өөртөө харцсан. Одоо ингээд уран бүтээл хийгээд тайзан дээр ч юм уу ингээд гараад дуулдаг ч юм уу тэг ингээд байж хад ер нь чиний нүдэнд маш ил байна уу эсвэл ингээд нууцлагдмал байгаад байна. Хэргэлцсэн хүүхдүүд ч гэдэг юм. Тайзан дээр тийм анзаарахгүй л та. Чинь би өөрөө яаж болох. Гэтэ ер нь ингээд хараалахад нууц одоо улам л нууц болж байна. Улам л далдал болоод болж. Одоо хэрэг зүйл алдсан бэ ер нь.
зөв цаг хугацаа алдсан. Гоё нэг ирээдүгөө алдсан. Гэхдээ нөгөө ирээдүй маань хүлээж авсан. А гэхдээ хамшиг зөндөө байгаа л та одоо надаа ингээд муух юм сууж байгаа шүү дээ. Шороо харсан. Ихийг арканаас үйлхийг харсан. Бүх юм харсан. Энэ болгон чинь аа буцаад ингээд ийм ирүүл нөгөө жоохон хүүхэд байх шиг гоё эсвэл ингээд бүх юм сайхан байх шиг тийм юм хөхгүй л дээ. Тэгээ тийм л юм алдсан юм. Гоё сайхан байх мөчүүдээ бүгийг алдсан. Муухай юм харсан. Харах эсгүй юм харсан. Шоронд ер нь нөгөө нэг хин лимит гинг иржсэн л та. Ер нь тэгэл нөгөө хар тамхи хүчин хүн амны хэрэггүй бол хатгийн л хэрэг гээл ярьжсэн. Тэгээд тэр доор ер нь ямар шуухан байв. Шорон боолгоо өөр л таах. Өөр хөөлтэй байдаг. Тусын тий. Шорон шал лимит гинг болохоор амгалангийн шорон байсан. Би болохоор зүү аргийн шорон байсан. Тэгвэл шал өөр хүмүүс тэнд байдаг. Яагаад өөр хүмүүс байдаг вэ гэхээр одоо төөх ч юм уу ангийн дарга ямар ч хамаа байхгүй. Тэнд хулгайч үзэх хэрэгтэй би нэг. За. Тийм. Тэгэнгүүтээ тэнд ямар хулгайч вэ? Тэрний дүрмэл бүгд байна. Ямар хулгайч нь илүү одоо нөгөө ховгор байна. Тэрний дүрмээр. Хар тамхичд болохоор миний бодлоор л хар тамхичд сонин амар сонин. Өөрөө хохирцсон. Тэгээд бас өөрийгөө эрүүл мэндээр нь хохирооцсон. Тэгээ яал авцсан. Тэнгүүд тэнд шоронд бол зарч борлуулсан бол шал өөр хэрэгтэй. Тэр бол хүн хохирооцсон тий. Намайг зүү аргийн шоронд очоод 60 хар тамхич юм байсан. Манай зоонд. Нийт хэдэн хүн шаачин 60 хар тамхич. Тэр нь бол нилээ их гэсэн. Хулгайч гэж яриад байгаа хоригдлуудыг л хэлээд тий. Тийм, хоригдлууд. Тэгээд 60 юу байсан. Тэнгүүтээ би бас 59 мэдчихгүй шүү. Тэнд танилцчихсан шүү. Гарч ирэнгүүт энэ чинь сүлжээ уулзж байгаа. Нэг хүний ард одоо хүмүүс ярьдаг 8 гэж байна. Тэнгүүт чинь бид бөөнөр гарч ирэнгүүт уулзсан шүү дээ. Чинь талгаа хувааж идэ тамхи татдаг гэсэн юм. Тэгээ гарч ирэн тэгээ хайл энэ навшин тойрог улам том тойрогт орж. 60 өөр төрлийн сувгтай бол 60 өөр төрлийн сүлжээтэй болоо. Чиний бодлоор за мэдээж яг энэ нэргээр одоо ингээд ял хэдлээд гараад ирсэн хүний хувьд за тэнд байсан амьдралыг мэдхийн хувьд тэр чинээс одоо тэр сүлжээний тухай мэдээлэл авсан хүний хувьд зүгээр хувь хүнийхээ одоо Монгол улсын иргэн хүний нүдээр одоо энэ ял шийдэх нь бас зөв буруу юу тэг шууд ингээд авчиад хэрэглүүнийг хийчихэн зөв эсвэл одоо эмч эмлэг сэтгэл зүйч гэдэг юм уу те ийм юмар явсан дээр юм уу арай нэг арга хэлбэрийг өөрчилсөн дээр юм уу. Гэхдээ миний бодлоор ингэж боддیں۔ Одоо тэгэд эмнэлэг угаасаа байхгүй. Эмнэлэг орсон ч яах ч юм. Минийх бол яг дүндээ дүн юм шиг санагдаж байна. Яг соосноос зүгээр. Тэндээс чинь 60 хүнийх нь 10 няз гарна ш. Ахин шон суухгүй. Ахин түүнд уулзахгүй. Ойлгоод ухаарад гарч ир тий. 40-ийн яаж сүлжээнд орно. Тэрийг барихгүй байсан ч гэсэн тэрийг чинд байж л ш. Эмнэлэгт орууллаа. Тэн чин цэцэрлэг гарч ирнэ. Дахиад байж л. Миний хувьд л яг л 50-50 үл гэсэн. Бас толгой хөнөөс иж болох. Тэр яг л хийдэг юмнаа бүгдээр л гэсэн. Авах хэвээр арга хэмжээнүүд бүгдийг аваад хэрэгжүүлээл тий. Тэгэл явсан. Гэхдээ анхны эрэгтэй ч юм уу эсвэл дөнгөж 18 насаас 18-тай ч юм уу эсвэл хүний атганд орсон тийм хүмүүс ч юм уу тэдэрэг бол зүгээр байлгсан дээр гэж боддог шүү дээ. Юу н хараа би ингээд 19 настайдаа шүүхөр орж явахт бол тэгэл тэр үе чинь амархуу хар тамхир баригдлаа гэл яг тэр үе. Тэнгүүт чинь тэгэл нэг шүүгч орж ирэнгүүтээ фэйсбүүкээр өглөө асуунгуудаа ингээд фэйсбүүкээр харснаа өө хар тамхич тэгэл тийм байж болохгүй. Юу нь бол хэргийн сайн уушх хэрэгтэй. Шүүгч нарт бол би бас жоо гомддог. Яагаад ингээд 19 настай хүүхдээ би чинь 0.2 грамм өвстэй хүүхэд шүү дээ. Тэгээ юу ч мэдгүй хүүхдийг зүгээр шууд жил нэг Төв аймгийн мөрд чаам мөрд. Тэгээ зүгээр зүлчиж байсан. Тэнгүү та юу гэдэг юм? Өрөөнд аруулаа гэдэг. Нэг камерт аруулаа гэдэг. Тэнгүүтээ 4 харт гэж. Намайг багт хоморголж ирсэн. 19-20 он бол бүгд нь эсэж шорт.
Одоо тэгээд тааралтай. Тэгээд одоогийн нөхцөл олон талд ордож байна шүү. Тэгснээр тий. Тийм. Тэгвэл анхны эрэхтэй эсвэл дөнгөж хой гараад ч юм уу. Эсвэл юуны хөл ч юм уу одоо нэг хэрэг юмтай байсан ч юм уу. Хэрэг юм яасан ч юм уу. Тэр нь ч ялгаж болно зүгээс. Бүр нэг анхныхаа хуулийн дээрээс ялгаад тий. Тодорхой хэмжээг нь бол ингээд засан хүмүүжүүлэх. Тийм. Тодорхой хэмжээг нь одоо тэнцвэр Имчилгээ ч гэдэг юм тий. Имчилгээ яриа биш л дээ. Одоо тэгээд Монголд өвч шүрх юм бол балар шүү дээ. Чи баларна гэж бодож байна. Тийм. Зарим залуучууд өвсийг ер нь зөвшөөрсөн дээр гэл одоо олонний танилаас ч хамаагүй ярьчлаа л да. Тэгэд хий ажил хийх. Тэгээ бүгд өвс татчих юм бол хий ажил хийх. Хин гоё байх. Тийм ээ. Бүгдээрээ тэг ялгаагаар авчих юм шүү дээ. Бид чи 3 сая байлаа шүү дээ. Яаж Монголд өвс зөвшөөрнө гэж бодож байна. Тийм ээ. Болохгүй шүү дээ. Яг бусад гоё орнуудыг бодж олон. Гэхдээ тэр хэд чинь бас яг л бидний амьдралыг туулга гарцсан байна шүү дээ. Бид чинь дөнгөж л одоо арчилсан улсныг баг 30 жил төгч байна. Яаж би ойлгохгүй. Одоо өвс татлаа гэхэнгүүт нөгөө хэдэн дүгэл бүр гоё болоод ирж шүү дээ. Нөгөө бүр нөгөө хүмүүс нь тий. Тийм. За яг зөвшөөрлөө гэхэд за хүүхдүүд шорон цохоо болд юм байж. А тэнгүүт нөгөө мөс зүсэнд үл одоогийн өвсчих болгоно шүү дээ. Татдаг шиг. Бүр сулчлалт болоо тий. Энэ нийлэн бодох ч юм уу эсвэл үүсэх туулах хэрэгтэй. Тэрнээс бол зүгээр гүйж гарч ирээд юм хийх эсвэл та. Ахаад залуу үе тэгвэл устгуул яах. Бүр тэрнээсээ ийсэн Тийм. хэцүү хорвор шиг гарч ирэх гэдэг тий. Тийм байж болно шүү дээ. Тэрнээс бол бид ямар Америк шиг ч юм уу хитэн сая хитэн тэрбумтай байна шүү. Тэр чинь төв шүү дээ. Таиланд ч гэтэл баг 90 сая хүнтэй. Тий. Нэг Монгол 3 сая өвч шүрчих юм бол энэ хүүхдүүд балаарч шүү дээ. Арай болоо баг. Миний бодлоо. Ер нь тэгэл зөвшөөрчл юм бол яг зүгээр нэг янжуурт тамхи шиг л болчих واخ тий. Нэг веб чиг ч юм уу тий. Дөнгөж чинь би жишээлбэл юу шүү дээ. 3 төрсөн дүүтэй би удахгүй хүүхд бол ирээдүйд өөрийнхөө хүүхдийг одоо магадгүй за энэ жоохон тэнэг асуулт гэж магадгүй. Гэхдээ зүгээр яг бас нэг хүн хүний толгойд янз янзын дэггүй бодол орж ирнэ гэдэг шиг асуу. Хэрвээ за 10 жилийн дараа одоо хүүхэд бол шинэ хүүхэд болж энэ 10 жилийн дараа 15 жилийн дараа хүн сарын хүүхэд 15 6 настай болоод тэгсэн чинь гинт ингээд өвс татдаг байвал чиний хувьд одоо ямар сэтгэл төрөх вэ? Би тэгтээ тийм туулсан болохоор хүүхдэд тэгээд анхаарал тавихгүй л гэсэн үг шүү. Хэрвээ чиний хүүхэд тийм болчихвол те Тийм. хүүхдэд анхаарал тавиагүй байл гэсэн. Би хүүхдээ мэдэхгүй байна гэсэн үг шүү. Ойлгохгүй байна гэсэн үг шүү. Үүс татгахын оронд дуртай юмыг аавд өгсөн бол дуртай спортын ч юм уу эсвэл дуртай гоё хөгжим тогломоор байна. Тэрийг аавд өгсөн бол үүс татахгүй шүү. Тэр юм аа. Одоо ингээд залуучуудтай ярилцаад ингээд яг баггүйдэн залуучуудтай ярилцж байна л та. Тэгээ ингээд ярилцаа суухлаар яг ингээд утга агуулгын дижил зүйл яг их ярьж байна л та. Тэрний юу гэхээр завтаа байсан ч завтаа одоо яг завтаа л гэж хэлчихэ л та нөгөө гэр бүлийн хараа хяналтайг усхол байсан. Гэрээсээ хол байсан. Тэр яг ингээд өөрөө баг ганцаархнаа ингээд амьдралаа болгоо явж исэн тий баг тэр үе дээр ингээд бас орсон л гэдэг чинь. Ер нь бол эцэг эхчүүд яг энэдээ бол эцэг эхчүүдийн хамаарал бол 100% юм байна тий чиний хаар. Гүш та улс шүү дээ. Улс уу? Тийм. Хэрвээ манай ээж аав цалин сайтай Амьдрал сайтай. төгжрээгүй, утаагүй, цагтаа гэртээ ирдэг. Манай багш минь цалин сайтай хүүхдүүдэд загнадгүй. Бүх юм эсэргээр байсан бол шал зүгээр энэ улс бод, нийгэм бод. Нийгэм. Тийм. Тэгээ манай тэр байрны хэдэ гарууд суугаал нэг ингэдэг байхгүй ингээд дуудаал хүүхдүүд залуу хүүхдүүд эхлээд мөнгөний аав. Мөнгөөр юмыг хэрэглэнэ. Өөрт нас бол байлгана. Гой байлгана. Гэтэ тэр хүүхд мөнгөгүй болно шүү дээ. Тэнгүүт өөрхөн зараал зэвэл. Жидгч ингэж. Тэр хүүхд чинь тэрийг авч жоо дундаас нь юм өөрхөн нэг болгоно. Яг л ийм тойрог. Довоо борлуулна гэдэг шүү дээ. Тэгээ сүулдэ бол тэгээд болохоор хараат боолол тий. Охтууд нь болохоор бүр муу.
эмэгтэй хүмүүс бол бас хэцүү шүү дээ. Эмэгтэй хүмүүс бүр хэцүү. Эмэгтэй хүмүүс ер нь хэрэгжилж байна. Эмэгтэй хүмүүс ялгаа өгч эрэгтэй эмэгтэй 50-50. Гэхдээ эмэгтэй хүн тийм юмд орохороо эрэгтэй хүнээс 2 дахин илүү Хүнзгий орох. ордог. Эмэгтэй ялангуяа. Нэг одоо нөгөө байгалийнхын инстинктэнд одоо эрэгтэй хүнийг бодвол илүү Эмэгтэй хүн л хэцүү. Одоо тэгээд 80-аад оны өвөр хөврөл нь 90-аад он шүү дээ. 90-аад оны одоо бидний өвөр хөврөл 2000-ад улам чангараад шүү дээ. Одоо бүр сүүлдээ тариур им хэрэгэлдэг болсон. Гараа тариулдаг болсон. тэрний талаар мэдж байгаа юм байна. Баа шүү дээ чинь амар шүү дээ. Бүр хүндрээд шүү дээ. Морфин тарьж шүү дээ. Морфин ч нь одоо зүгээр нэг одоо амьдралынхаа бараг эцсийн шатанд орсон шахуу хүмүүсүүдийн нэлээд хүнд өвчтөй өвтөлтөө бараг дийлж чадхааргүй улсуудын л өвчин намдах Өгөнд тарилга өсдөг. Тэгэхдээ ийм байдаг. Хар тамхиг ойлгоно гэж байдаг. Ойлгочих юм бол гүн ордог. Ойлгочвол гүн орно. Тийм. Жишээлбэл би нэг хэрэглээд ойлгохгүй шүү дээ. Юу болоод байгаа юм. Хоёр шиг морфин тарилаа гэхэл ойлгохгүй. Хоёрдугаар дээр нь ойлгохгүй. Гуравдугаар яаж ингэж илэрдгээ ойлгочдөг. Ингэвэл ингээд ийм гоё яагаад юм. Хэрэглэсний дараах филингээ ойлгочих юм бол олон бүр ордог байхгүй. бүр тэгээд онтоод. Тэр ойлголтыг авахд ер нь хурдан уу? Хүмүүсээ шилдэг. Хажууд байгаа хүмүүс. Одоо нөгөө нэг багшаасаа гэсэн үг үү? Тийм. Одоо багшл гэсэн үг зааж өгдөг байхгүй заавал. Ингэтийн тэгтийн. Ингэтийн. Чи одоо ингэдэг, энийг хий, тэрийг хий. Тэр бол нь гоё байгаа л. Тэгээд сүултээ өөрөө багш болно гэдэг бодлоо. Тэгэхээр бас муугаас тийм. Хэцүү юм. Гэтэ бүх юмыг ингээд хард амьхтай холбоод одоо ингээд орчин үеийн бүх залуучуудыг бас хамаа болсон гэж бас бодож болохгүй. Зөндөө гоё хүмүүс байгаа шүү дээ. Тэм хүчнүүд 100-ны 30 ч юм хард амьх хэрэгэлдэг тэрнээсээ болсон хүмүүс ч байна. Тэрнээс бол бүгд одоо ингээд годамжийн авч байгаа бүгд хэрэгэлдэг шүү дээ. Одоо бүх бат хүүхдүүд хэрэгэлдэг юм. Мэдгч юу. Хамгийн гол нь бид хэд жишээлбэл ярих тусам тэр чинь мэдээд байгаа. Мэдлэг болж аваад байна. Мэдлэг болж аваад шүү. Хаанаас хизээ хаана ингүүл тэгдэм байх. Ингэх юм байна. Эсвэл би бол зүгээр чимэг байсан л тэр гэж бодож байна. Зүгээр бүх юм харсан дээр ордог нь ороод гарсан дээр баг. Тэгэхээр бас нөгөө бодлороо чимээгүй байх тусам ойлголтгүй хүмүүс залиас болоод байгаа юм болов уу гэж бодлоо. Зэрэг бол сургууль өөрөө заах хэрэгтэй. Багаас боловсрал заах хэрэгтэй. Хар тамхи гэж заавал заах хэрэгтэй. Америкт тэгдэж шүү. Жишээлбэл чи энэ одоо морфиныг тэдэн тундаа тарих юм бол чи үхэн. Тэг яа хурд гараа тариулаад байна. Ямар ч ойлголт хүмүүжил байхгүй. Би энд 1000 цэрлээд тэрийг наваа сонсохгүй шүү. Тэрний оронд багаас нь суулгах хэрэгтэй. Сургууль би бол одоо хар тамхитай тэмцэх хэлц ч юм уу эсвэл уус ч юм уу тэрнтэй оролцсон дээр байх гэж бодож байна. Одоо зүгээр нэг видео ингэж тэгж хүн амтанд дарж ирснаасаа илүүтэйгээр сургууль дээр гүйж лекц ч юм уу тэгж явсан дээр байх. Боловсролын бүр бага ангийн боловсролын систем олон жил хар тамхи татсан хүнийг авчирч чаад яриа өрнүүлдэг ч юм уу. Яагаад ийм болсон? Гараа тариусан хүмүүсийг авч явдаг ч юм уу. Тэгвэл яг үр дүнтэй байх. Бодит кейс үзүүлээд. Тийм, бодит кейс үзүүлээд тэгээд бүр баг залуу байхад нь боловсролт нь сайн. Тэнгүүтээ нөгөө нэг айлт майлт хэрэг тос хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар яг жинхэнэ шоронгоор нь дагуулж яваад эмтийн тэгтийн бүх юм нь харуулна. Та нар ингээд ах юм бол ийшээ орно. Ингээд эмнэлэг рүү даавалж яваад ингээд хэрвээ нэг ийм өсвөр насны хүмүүс чинь нөгөө гоё лаг болох гэдэг шүү дээ. Ингээд арай л өөр байх гэдэг шүү нөгөө дэсэн. Гүүл байх гэдэг. Гүүл байх гад тэнгүүтээ нэг өвс татангууд нөгөө хүмүүс энэ ингээд болохоор олон ингээл тэрэндээ ингээл яваад байдаг байхгүй. Тэнгүүтээ тэрийг зөксөх хэрэгтэй баг. Бүр багаас. Чи түрүүн нөгөө нэг эмэгтэй хүмүүс жоох хэцүү гэж нэг хальт дурдсан. Би ярианаас чинь зөв ойлгосноо буруу ойлгосноо сайн мэдэхгүй байна. Ер нь бол тэгээд хэрэглээний одоо тэр хэрэгэлдэг зүйлээ авах мөнгөгүй болоод ирвэл тэгээд бие үнэлнэ гэсэн үг. Мэдээж та одоо луусан гэдэг эмэгтэйчүүдийн шороо ороод зүгээр хар тамхитай хэдэн хүүхэн байна гэх юм бол 100-ны 70-ны 30-ны.
Одоо эмэгтэйчүүд улам л яаж өмнө эрэгтэйчүүд байсан бол одоо эмэгтэйчүүд болсон юм шиг. Мэж тэг юм авах мөнгөгүй юм шиг тэгэл би л юм л шүү дээ. Биеийн үлнэ гэдэг нь болохоор мөнгөөр биш та юм. Нөгөө юмараа. Юмаа гэдэг таах. Зүгээр юмтай хүмүүстэй очиж байна гэсэн. Бүр үнэлж одоо юу гэдэг нэг хүнтэй ойртчод оронд нь юм авах биш бүр тэр хүнтэйгээ Байна гэсэн. тэгэхээр ер нь тэгээд олон юмтай хүн байх юм бол тэгэл ингээл Яваал гэсэн. яваал байх нь шүү дээ. Тэгээд эмэгтэй хүн чиг юм байдаг. Одоо эрэгтэй хүн бол тэгээд ямар ч мөнгөгүй юу хийдэг бол тэгэл юу ч хүлээн гэсэн. Тэгэл нэг юм аа. Тэгээд бүр сүлдээ нөө зараалтанд явж чадахгүй бол тэгэл баг натгаа хаяа гэж баг хаягдах юм шүү тий. Үлдээ. Тэгэл өөр хүний зараал хайш. Бас тэгээд хэцүү маа нэг ингээд төгсгөл гаргаж ирэх гэхлээр ерөөсөө гарч ирэх тийм юу болтохгүй. Юус яаж төгсөв? Тэр чинь тэгэл биднээс шалтгаан хэрэгтэй. Гарах шалтгаан хэрэгтэй. Хүүхдтэй бол хүүхдтэй харах. Болох шалтгаан. Болох шалтгаан хэрэгтэй. Тэгээ завтай завгууд бас тэгсэн чухал биш л дээ. Заавал тэр юм да заав гарч гаргаж л тараад чинь чухал юм. Ажилтаа байсан ч ихтэй эдий завгүй байсан ч гэсэн хэрвээ тэрний хамааралтай бол яаж хийж байгаа л зав цаг гаргаад чинь нугаас ажил. Ер нь яг монголчууд нь одоо юу гэдэг оруулж ирж зараа оруулж ирж л гэж Монголчууд зарна шүү дээ. Гадаадууд энд орж зарж чадахгүй шүү дээ. Яаж зарах юм? Яг гоо би нөгөө нэг мэрэгжлийн хүмүүсүүдээс ингээд сонсож байхнаа Оросоос ч гэдэм үү агүй их тийм Оросоос одоо удирдах байгаа тийм хэсэг байгаад байна л гэж яриад л л тээ. Сүүлтийг тиймэрхүү юм яагаад л. Гэхдээ юу монголчуудтай л зарна шүү дээ. Хятад хүн ирж бид эзэм зарж чадахгүй шүү. Дээрм төлж шүү дээ. Зодоолно. Монголчууд ямар зүс ихтэй л тийм биз дээ. Бас тийм ээ. Энд чинь хард аймаг дээрмдэг хүмүүс ба бүлгөө. Бүр дотроо бас дээрмийн бүлэгтэй. Мэдээч тийм чинь гимт хэрэгт хаа гимт хэрэг юм чинь. Гимт хэрэгт бүгд юм байна. Хулгаач байгаа. Дээрм чинь ба. Шүү дээ тийм л ялт тий. Тийм. Тэнгүүтээ одоо тэр сүүл арай итгэцсэн байл шүү дээ. Чинь Instagram-ийн сторигоор бүүсэлж илээ шүү. Юу зарна гэдэг үү? Зарна гэд одоо ингээд гүйдэг хүүхдүүдийг ажил таавна гэд кросстой хүүхдүүдийг тийм гүйдэг хүүхдүүд гэдэг нь одоо тэр тээвэрлдэг гэсэн үг. Тийм. Одоо ингээд тийм тээвэрлдэг хүүхдүүд ажил таавна гэв стори хийсэн юм. Бүр спонсорлог бүүстлээд л шүү. Чи одоо хайш юм тийм юу болоод бүр ил зодог болсон юм шүү тийм баг. Instagram-аар тийм стори бүүстэлж ийн гэдэг чинь бол арай зөрөгтэй бас тэтгэвтэй монголчууд биш л тийм. Оросууд. Бүр цалингийн доороо бичсэн байл шүү. Чи яг өөрөө бүр харсан уу тий. Тэг би скриншот тэгээд стори хийсэн чинь яа юу болоод байгаа юм. Фүү. Бас лаймер яа мэдгүй ингээд залуучуудтай ингээд уулзаа суух болгонд л ингээд шин юм сонсголоор ингээд шар ус осол ер нь жоох хэцүү. Аимшигтай сонсогдсон. Тэгээ бүр юм баларцсан бол биш л тий. Бүр яадаг алдсан биш тэг яаж тийм. Тэг суухан суугаал тэгэл явал одоо тэгээд хууль улам л чангарч шүү дээ. Тэгэл одоо тэгэл бүгдийг барьж чинь яаж юм ийж. Гэтэ гараал гараал. Энд чинь тэгэл үзэсгэлэнтэй цаг хугацаа л тоолж шүү дээ. Түүнээс бол бүгд бас яг тийм биш. Жишээл би нүр аамд шивсдэг би тийм биш. Намайг одоо тоолгон дээр шилэгдэг. Тоолгон дээр шилэгдэг юм. Шилгээд байгаа нь чамаас тест аваад чамаас юм илэрхнэ үү гэж хэрэгэлсэн байна уу гэж үзэж байгаа шүү дээ. Сүүлийн хэдэн тоглолтын дээр ер нь бараг тоглолт болгоно. Тоглолт болгоно. Том тоглолт болгоно. Гүн сарыг харин сонсч ирсэн. Тэгээд гүн сарыг оруулъя гэж бид нар бас нөгөө манай багийнхаа хоорондоо ярилцсан. Тэгээд би миний нөгөө нэг асуудаг ганц л асуулт өгдөө. Тест нь ямар гарсан юм бэ? Одоо ер нь эргэлж байгаа мó гэдэг л асууж байгаа. Миний бол тэгэл цэвэрхэн би ер нь тэгэл бүх юмс гарсаа гэж тийзээс энэ зам руу орохгүй. Би ихтэй дуулдаг. Гэхдээ дат гэж дуулдаг. Би яг өнгөрсөн одоо ингээд хийсэн амьдралаа л дуулдаг. Тэр үед ямар сэтгүүтэй байсан, юу гэдэг байсан л дуулдаг. Тэрнээс бол хүүхдээ ингээд дат чи гоё шүү гэж юусд дуулдаг. Гэхдээ тэр хүмүүс айгүй буруу ойлгодог. Харин тий одоо манайхан ч нөгөө нэг зүгээр л нэг
Бараг нэг дуунд нэг ганц ширхэг одоо мансууруулах бодис гэл нэг үг орчих юм бол өө энэ бол татдаг, гусдаг гэл тийм яриад гаргалах шиг байна л да. Харин тийм ээ одоо тэгэл хүн болгон тэгээд төрийн ажилч гэсэн бүгд тэгэл фэйсбүүкээр л бүгд ажиллаад болсон юм шүү дээ. Сенсац дээр нь л ингээд Facebook гэдэг чинь ер нь тэгэл ховны ил өрөө тийм тэгэл тэрнгээр бүгд л ажиллаад болсон юм шүү. хов сонсоол. Сүүлд хизээ шилгэх гэж байна. 7 сард шилгэсэн. Тэгээ том тоглолт төр биш. Юун дээр баарнд гэх юм уу? Баарнд шилгэсэн. Жижиг хэмжээний тоглолт. Тийм. Ивент маягийн. Ивент дээр тийм. Одоо ингээд нөгөө нэг залуучууд за өсвөр насныханд буюу одоо чиний яг анх танилцж исэн сурал бодолтой танилцж исэн насны яг тэр үеийн залуучуудад юу гэж хэлмээр. Ер нь яг бүх насныханд л хэлчмээр л байна л да. Зүгээр ингээд юу одоо ингээд бясалгал гэл хийгээл ингээд өөрөө л гоё болоод байдаг шүү дээ. Хүмүүс чинь ингээд өөрөө ингээд гоё болоод хөгжөөл гэдэг. Адын нөгөө талд нь ээж аав нь ажил хийгээл гэдэг. Ах дүү нар нь ажил хийгээл гэдэг. Өөрөө л гоё болоод байдаг шүү дээ. Тэрний оронд зүгээр яг бод юунтай нүүр тусан дэр. Сургууль сурсан дэр. Ажил хийсэн дэр. Яг бодит үр дүн хэрэгтэй. Жишээл өсвөр насныханд бол сургуультай сайн сурсан. Эсвэл гоё бокс олмоор боксод тоглоо. Нэг юу ч шүү дээ. Эсвэл скейт оноо скейт тэрэндээ гоё цагаа зарцуул. Өөрийгөө завтай ойлгож болох. Завтай яхах юм бол байна. Тэнгүүтээ нэг заван тойрогтоос орж болох. Жишээл архич бас харт юм шүү дээ. Адилхан аддикшн рефлекс. Байнгуудаг. Тамхи бас яг тийм. Тэгэхээр хинтээ нөхөрлж байгаа сайн мэд хэрэгтэй. Одоо эцэг эхчүүд бас сайлмаар байна. Хүүхдээ харна гэдэг нь болохоор боцсон шүрж шаавал хинтээ чалж байгаа юм биш. Очиж чи ингээ гараад байна чи тэрнтэй нийлж болох уу биш. Хүүхдээ юу хийж байгааг аваад өчгөлтэй. Би скейтийг аваад өчгөлтэй байна. Тэр юу ч биш дээ. Тэр чинь хичнээн сая дөрөв тийм биш дээ. Боксинг бэлгийг аваад клубт оруулж. Үнэхээр өөрөө хүмүүжүүлж чадахгүй байгаа бол спорт хүмүүжүүлэлт. Гоё хөгжилтэй хүмүүжүүлэлт өөрөө. Тэрс бол яг юу байж болохгүй байна. Хүчрхийл гэж болохгүй. Загнаж болохгүй. Тэгмэл загнуул зодуулж бол нөгөө нэг өдөр салавч гараад яваад байна шүү дээ. Гараад байнг зодуулд өөс тэгдэм. Тэрс бол хүмүүжлэгт чинь зодох загнах биш. Хүмүүжлэгт шаал үн. Зааж өгс. Гой байх хэвээр хүүхдийг дандаа анханаас. Тэгэх юм бол тэр хүүхд чинь доор айж юм айцгүй шүү дээ. Чөлөөтэй бус хүүхдүүдийн ажид өөртөө ихтэй шүү. Ээжтэйгээ ярилцчих юу? Зөндөө би сэтгэл зүйч гэхээс илүү би ээжтэйг л ярилцдаг. Манай ээж бараг л сэтгэл зүйч. Би 6 эрэгтэй хүүхдийн дунд бүгд эрэгтэй. Манай ээж наад руу хараа шууд яасан. Манай аавч. Шууд хараа л яасан наш шууд ярилцсан. Дүнгийн ингээ шууд дуслаа. За чи ингэмээр бол би ингээ тас дүрс. Гэхдээ зарим эцэг их хэцүү шүү дээ шууд хар санаал ингэдэг. Дүнгийн цөөхөн хүүхдүүдтэй айл эцэг чинь би буруутгахгүй л одоо санаа зовсон ч юм аа эсвэл хит хайрладаг ч юм. Тийм болохоор өөрөө айдаг ч юм уу эвгдэг ч юм. Ер нь тэгэл чинийх рүү аливаа зүйлийн тунгийн тааруулж ил хүүхдтэйгээ харилцахтаа хүртэл тунгийн тааруулж ил харцсан. Бас аим хардаж тэр чинь зүгээр хүүхдтэй л яах юм. Зүгээр тэр хүүхд найзууд нь ингээд явдаг зүгээр дунд нь ингээд хальж явжгаад ингэсэн байна. Тэнгүү чин тэр хүүхдийг ингээд ах юм бол тэр хүүхд чинь юм. Итгэлийн одоо юу гэдэг итгэлийн ингээд хүлээгээл явж исэн чинь итгэхгүй байгаа даа хүн ямар ч хүн шантрахна л та. Тэгэхээр жоох хүүхд чинь эцэг их шүү дээ тий. Найзууд нь биш. Эцэг их нь гэртээ очингуу тэгээд гарч. Өндөг маа чамайг ингээд сонсож байхад бас нэг энэ хэцүү одоо юу гэдэг хар бараа гэж ярих юм уу те. Эсхийг нь бас ингээд туулаад гараад ирсэн. Өнөөдөр бас үгүйгээ зөрөгтэй хэлээд ингээд сууж байгаа шин. Хад үнэхээр бахархмаар сайхан л. Хэд хэдэн дуунууд ишин бас сонссоо. Би ч бас нэг жамшиг нөгөө баг залуу байхтай гэдэг шиг хөгжим тоглодог л байсан. Тэгээл ингээл
бас урлаг соёлынхныг ингээд сонсоол янз янзын урсгалуудыг бас ингээд сонсоод яаж гэдэг. Мэрсэр зүгээр яг таньдаг мэддэг хүмүүсээс сонссон. Хүнсор бол бас нэлээ одоо талантд боёо одоо авьяастай уран бүтээлч. Тэгээ бас манай нэг продюсер найз үүдэг тэрнтэйгээ ингээд ярилцсан сууж байгаа бас нэлээд чанартай уран бүтээл хийдэг. Ярилцсан. Тэгээд өнөөдөр ингээд ярилцах боломж гараад ярилцж байгаа бас олзуурах чинь. Тэгээд чамаа бас ийм гоё залуу болцсон гэхэд чинь бас үнэхээр баярлж байна. Монголын яг зүгээр Монголын ирээдүйг гэж ярих юм уу? Монголын нэг 10-15 жил магадгүй 20 жилийн дараах ирээдүйг ямар байгаасаа гэж төсөөлдөг вэ? Ямар болно гэж боддог вэ? Мэдээж сэтгэл шиг гоёор л бодож бүх юм гоёор сайхан болно гэж бодно. Гэхдээ одоо ингээд Непал эдэргээд дандаа юу болж байгаа шүү дээ. Өмнө самуу тэгвэл монголчуудаас хүчрхийлэл дуртай бид нар бас ингэ тэгж болохгүй. Тэрний оронд хүүхдүүдтэй хүмүүжил тийм хүн шиг болж болохгүй шудрагай гэхийг хүмүүжлэх ёстой. Тэгжээс бидэд тусдахаас одоо гүйж гарч ирэх бүгд тусч чадахгүй. Бид нар өөрсдөөс шалтгаалах. Хүүхдүүдээс хүмүүжүүлээд багаас нь юм сургаад ингэдэг. Нөгөө 15-20 жилийн дараах ирээдүйг чинь өнөөдөр ямар хүмүүжил өгөх шалтгаална. Уг нь тийм л болоод байна. Одоо шинэ гарч байгаа цомгийн баяр гэж хийх үү? Тийм. Нээлттэй юу? Нээлттэй. Одоо би нэг түүр их гэж юу ч цомгийнхаа түүрийг хийж. Монголд юу эсвэл гадуур? Эхлээд Монголдоо тэгээд дараагийн үйл ажиллагаанд явагдана. Хаагур. Тэгэл яг байдаг газруудаа л Эрдэнэт, Улаанбаатарт би 3 нээлт ийн. 3 газар өөр нээлт ийн. Тэгэл тиймэрхүүл. Одоогор бол яг цацгаал тэр юуны ажилтаа нэлийн завгүй л байгаа тийм. Тий, одоо бүх юм бэлэн болцсон байгаа. Надад цацсан. Үнэн манай шүү цацсан. Хаагур цацгдах уу? YouTube-ээр цацсан. Яг л платформуд, мьюзик платформуд видео цацсан. Одоо ч нөгөө хуучин цаг шиг юм бит компакт диск гэдэг нөгөө диск цомог гаргахаа болчихно. Гарч байгаа. Тэр чинь одоо тэгтээ нөгөө зүгээр юу болчиход шүү. Нөгөө плит орсголоо юм болчиход шүү, тий. Цомог нөө тий. CD-гээр маяг. Одоо ч тэгээ нөгөө гар утсанд шууд живчээ олбол стримингээр бүх юмыг авдаг болсон болохоор тийм. Гүнсор ойрын нэг 10 жилийн одоо зорилго гэх юм уу төлөвлөгөө гэх юм уу тэр талаас нь жоохон дурдж байна. Ойрын 10 жил ч байх. Ямар ч дуунуудаа хийн. Тэгээ би нэг өөр нэг мьюзик хөгжмийн компанитай. Тэрнийхээ үйл ажиллагаа гарна. Тэгээ манай доороос артистууд гарч ирнэ. Тэрний л ажилтдаг. Шинэ артистууд бэлтгэн тийм. Ер нь бол тэгээд илүү нөө продюсинг тал руугаа. Тийм. Продюсер нь өөрөө бас дуулна. Гэхдээ одоо ерөнхий би продюсерийг бас айгу удацсан байна. Одоо нэг энэ цомгийнхаа араас чам продюсер нэ. Дууч юм уу. Зөв. Та эцсийн үгээ хэлж өгөөч. Одоо нөгөө нэг амьдрал үтсэн хүн байна да. Эцсийн үгс байх тий. Надад нэг эцсийн үгс байхгүй тий. Тэгэл гоё би нэг гоё ингэж хардаж сэрдэж ингэж одоо зөвхөн ард тамхич эхэлтгүүгээр зүгээр ингэж найз чинь хэрвээ ингэж уудаг ч юм уу яадаг чи ингэж яах юм бол битгий ингэж хүний өмнөөс ингэж яаж ил гэж одоо ингэж чи уугаад байна гэж битэл тэр хүн чи өөрийнхөө амьдрал өст болж байгаа шүү дээ. Тийм хар там хэглээд байх юм бол чи бол наатаа битгий чи өөрсдөө хувьчраг болцсон. Тэнгүүт би биэндээ хайртай л гэж би нэг битгий хардсан зүгээр 50 өөрийнхөө амьдралыг хичээл тийм. Өөрийнхөө амьдралыг хичээлсэн. Битгий хүн амьтны ирэх төвшөнд окей. Зөв. За өнөөдөр манай контент нөгөө нэг ингээд подкаст ч амар урт ингээд нушаал нөгөө 1 цаг 2 цаг ярилцаа суудаг гоо яг ингээд нөгөө нэг энэ харт тамхи мансууруулах бодисыг яг нөгөө боль гэж хэлэхээс илүүтэйгээр нөгөө нэг одоо муу сайныг ингээд үтцсэн хүмүүсүүдээс яг л одоо за энэ үнэхээр одоо жигшмэр зүйл үнэхээр одоо болохгүй зүйлч гэдэг юм уу те эсвэл буур эсрэгээр одоо happiness ч гэдэг юм те магадгүй энэ талаар нь бид нэг ингээд яг нөгөө хэрэгтэй зүйлсүүдээ ярилцъя л гэж ингэж хийж байгаа контент. Тэгээд
тодорхой хэмжээнд бас миний нөгөө саяны асуудаг шиг нэг 5-10 жилийн дараах Монголын ирээдүйд 1000 залуу хар тамхигчин болох байсан бол ядаад нэг 100, 200, 300-ын ч гэсэн эрүүл байлгаа ил гэдэг л ийм л зорилготой л эхэлж байгаа тийм л контент л та тэгэл явж байна. Тэгээд бидний хүсэлтийг уриалгахгүй хүлээж аваад оролцъё. Бас тий тодорхой хэмжээнд ярих зүйлээ яригээд ирээд оролцож байгаа ч маш их баярлалаа. Тэгээд танд ч баярлалаа хүрсэн. уран бүтээлд нь улам илүү амжилтыг хүсье. Улам илүү одоо нэг сор болж гэлцаарай. Цаашдынх нь ажил амьдралд нь надж байгаа л үсэ. Тэгээд манай контентэд ингээд үнэхээр уриалгахын ирээд оролцож байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Танд. За тус.